Эрхэм мөндөд үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн телевиз Чингис хаан үндэсний музейгаас эрхлэн бэлтгэдэг Монголын түүх цовруул нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар Монголын их эзэн Чингис хаан түүний ач хүү Батын тухай ярилцахаар түүхийн ухааны доктор профессор Баяр сайхантай үзэгч та бүхнийг уулзж байна. Монгол хүмүүн болж төрсний хувьд их түүхээ шимтэн сонирхох үзэгч авахаа та бидний хувьд нэн сонирхолтой түүх бол 13 дугаар зуун юм. Энэ үед улсран маань туурга тусгааруулж, төрөөнд өхнөөсөн төдийгүй Төв Азаас хальж Евраз ТV-г хамарсан түүхэнд үзэгдэж байгаагүй их гүрэн болон тэлсэн нь монголчууд бидний зүй ёсны бахархалтай түүх. Өнгөрсөн үеийн түүхийг аваад үзвэл нэг бүрэн нөгөөгөө иргэшээлтэн оруулж байдаг. Нэг үндэстэн бослог гаргаад туурга тусгаар болж ил байдаг. Нэг нь хүчрхэгжиж байхад нөгөө нь сул дорой буурай болж байдаг. Ер нь хүн үүссэн цагаас эхлээд өнөө хүртэл 15 мянган удаа дэлхий дээр дайн дэгдэж байсан тухай судлаачид бичжээ. Тэгвэл энэ их дайн дажин олон гарамгай жанжитыг төрүүлсэн бол хэн хэнийг дэлхийн шилдэг жанжнаар тодруулсан болоо гэдэг сонирхол өөрийн ирэхгүй төрнө. Македоны хаан Александр, Карфагены Ганнибал, Ромын Юлий Цезар, Оросын Александр Суворов, Францын Наполеон Бонапарт гэд арваадхан нэр урсагч тэдэн дунд аваа их хаан Чингис, Бат хаан, Сүбэдэ жанжинч багтсан байдаг юм аа. За тэгэхээр бид нэр өмнөх дугааруудаар Монголын их хаадууд, ялангуяа албан ёсны их хаадууд өгөөд гүйэг, мөнгө, дараагийн амьдрал үйл ажиллагааны тухай ярилцсан. Тэгэхэд зайлшгүй нэг хаан болвол байнга тэднэртэй уялдаж гарч ирж байсан. Энэ бол Чингис хааны ууган аж Бат хааны амьдрал үйл ажиллагааны тухай бас ярилцъя гэж бодож байна. Бат хэдэн оны үед хаан мэндэлсэн? Мэндэлсэн газар нь бол Монгол угуул нутаг 1208 онд мэндэлсэн гэдэг. Монгол улсын Хятад боржийн хүн гэж хэлээ юм шүү дээ. За тэгээд их нь болохоор бүртээ хатны дүү Алчин ноён гэж байсан. Тэрний охин. Тий. Тэгэхээр хоёр том Монгол аймгийн дундаас төрсөн хүү болох нь шүү дээ, тийм ээ. За тэгээд 19 нас хүртлээр бол аавтайгаа хамт байсан гэж байгаа. Зүчтэй. Тэр хугацаанд бол морин цэргийг удирдах их сайн жанжин болох нэ гэж Чингис хаанаас тийм магтаал сонсч ирсэн. Нэг ёсондоо дундад дааз дайлсан ихтэй хамт явсан байна уу? Тэрнээс өмнө Чингис хаантай цуг ер нь янз янзын юмд оролцож ирсэн. Тэгээд өөрийнхөө чадал бас үзүүлж ирсэн юм шиг байна. Чингис хаан ч өөрийнхөө ач нарыг чинь хар багаас нь аваад бас явдаг байсан. Тийм юу вэ? Туршлага байна. Тэгэхээр Батыг бол сайн таньсан гэж үзэж байгаа. 1224 онд Чингис хаан эзэнт гүрнээ 4 хүүтэй хуваахтаа Зүчид Хоризм, Баруун Сибирь, Уралыг өгчээ. Түүгээр ч орохгүй Монгол мордын туурай хурч болох наран шингэх зүгийн бүх орн Зүчийн улсын бүрэлдэхүүнд орж байсан байна. Харамсалтай нь атгах санаатнуудын хошуу, хурууны гайгаар эцэг хүү хоёрын дунд ясхын харилцаа нь муудсан тухай гашуун түүхийг үзэгч олон мэдэх байхаа. 1227 онд Зүч хаан нас барснаар Зүчийн улсад хааны залхамжлагчийг сонгох хуралдай болж Батыг үг дуугүй, эргэлзэж тэнэгэлзэлгүй сонго гэсэн Чингис хааны зарилгийг ноёд тайчнаар ёсоор болгожээ. Гэвч Бат 19 настай Зүчийн ууган хүү биш тул удирдагчийн хувьд тэр, жанжины хувьд ч тэр олонд хүлээн зөвшөөрөгдөж хараахан амжаагүй тул эцгийн улсыг ах トゥ нартаа хуваан эзэмшүүлэхээр болж ах орд нь Зүчийн улсын нийт цэргийн захирагчаар томилогджээ. Энэ үед 1227 онд Чингис хаан Тэнгэрийн хутгийг олсноор Бат хар хуруумлуу их хуралдайд ирсэн байна. Хоёр дахь их хаан өгөөдөө Батын томилгоог дахин баталгаажуулснаас гадна баруун зүгт орш газар нутгийг байлдан дагуулахад тусал хаан амлажээ. Бат хаан өөрөөр хэлбэл Чингис хааны их аян дайнаас босч ирсэн цагаас хойш илүү Монголын төвд үзэгдэх болсон. Тэгээ Бат хаан бол ерөнхийдөө
Чингис хааны одоо албан ёсны зан заншил тэр үеийн уламжлалаар бол ер нь хаан суух юм шүү дээ. Тийм. Тэгээд өөрөө бол хаан суугаагүй шүү дээ. Тэрнээс биш хаан суух бүх эрхэн байсан. Эрхэн байсан хүн уугангүйгийнх нь хүүхэд тий. 1230 онд өгөөдөө хаан Алтан улсыг дайлаар мордоход нь Бат дагалдан явсан байна. Чухам энэ үед Бат хот суурин газрыг бүслэн хаах, тал газар тулалдах, дайсны цэргийн давуу хүчийг ур чадвар, арга ухаанаар дарах эрдэмт суралцсан гэж судлаачид тэмдэглэжээ. Мөн Алтан улсыг мөхөснөөр баруун зүгт аяндан хийх боломж Батад нэгдсэн байна. Ер нь энэ тухайн үеийн сурвалжууд биш үү? Монгол, Хятад, за латин сурвалжууд тийм ээ, Визант, Грек, Армян, Араб, Перс бүх сурвалжууд Батхан байдаг. Батханы тухайд заавал өгүүлдэг. Тэгээд их сонин одоо чимэг нэр өгдөг. Яг Батуут гэл ингээл янз янзын одоо хувилбараар байгаа. Гэхдээ нэг хамгийн сайн тогтсон тэр чимэг нэр нь Сайн хаан. Тий, Сайн хаан Бат. Тий. Нөгөөх нь бол Аха Бат гэж. Ака гэд байгаа. Тий. Тэгэхээр тэр хоёр их учиртай болол тэр сурвалжуудад тэгж яваад байгаа. Ялангуяа тэр Аха гэдэг нэрийг бол би бол их чухалчлаа да. Тэр чинь одоо цаашаа их юм өгүүлэх гээд байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр Батхааны тухай өгүүлээгүй тийм сурвалж ураг байхгүй юм байна гэдгийг би өөрөө бас бахархууштай үзээд тэгээд бодоод байгаа. Яагаад тэгэхээр Батхан ер нь Монголын эзэнт гүрний анхны төлөвшөлтийн үеийн хамгийн гол тоглогч байсан юм шүү. Тий. Ер нь Батхан бол одоо түүхэн сурвалжийн мэдээгч юм уу Монголын түүхийн судалсан энэ үеийн судалсан хүмүүсийг харахад бол Баттын шийдэл бол ер нь хувь заяаг нэлээд эргүүлж ийсэн. Тийм ээ. Яагаад тэгэхээр үндсэндээ Тулвы таал болсны дараанаас бол Ахмад Хөвгүүдийн аян дайнд Батхан нөлөө үзүүлж хэлсэн. Өгөөдөө явуулсан ч гэсэн өөрийнхөө хүүг Ахмад хэдий боловч хойнонд тавьж байгаад Батыг тавьж байгаа. Тий. Гуйг Батаас 2 ах байгаа. Тий. Батаас ах шүү дээ. Тэгэхдээ Ахмад Хөвгүүдийг бол Бат зангидж байгаа. Тий. Өгөөдөө хаан 1235 онд нийслэл хар хором хотноо их хурлаа хуралдуулж үлдэгдэл эсэргүү Кипчагуудыг яаж устгах, Чингис хаан эцгийнхээ дутуу дурган оргисон улсуудыг хэрхэн иргэшээлдэн оруулах тухай хэлэлцээд Багааз, Европ, Алтан улсад 3 замын цэрэг илгээж Бат, Бүрүү, Гуюг, Мөнх тэргүүтэг олон хөвгүүдийг Бат ахалдаг бай хэмээн Өгөөдөө хаан зарлиг болов. Баруун зүгт буюу Кипчагийн эсрэг аян дайныг Бат удирдах, зөвлөхөөр нь Сүбэдэ Баатрыг томилжээ. Ингээд Монгол цэргээс хараа ихт тугаан дахиж, хар бухын арьсаар бүрсэн харигх дуутай хингэргэн дэлдэж, хатан болдож даан барьж, халах хуйгт дээлэн өмсөж, хатгах цэвт сумаан өнөлж, харах улам оройн унаж, хамаг олон цэргэн дагуулж, хаад мэрэгдийг халдан довтолж, хатгалдан байлтахаар мордвоо хэмээн Монголын нууц төвчөнд өгүүлжээ. Дашрам дурдхад Кипчагуудын эсрэг аян дайныг Ахмад Хөвгүүдийн аян дайнч гэж нэрлэдэг юм. Энэ дайнд Алтан ургийн 13 Ахмад Хөвгүүд болон бусад цэргийн жанжид оролцожээ. Цар хүрээний хувьд Хорезмын хаан тулсын эсрэг хийсэн аян дайнаас том, олон улс үндэстэн хамарсан, олон жил үргэлжилсэн дайн байлаа. Тэгээ энэ аян дайн чинь бас төлөвлөгөөтэй явсан аян дайн байгаа юм. Энд бол Бат Сүбэдэ гэсэн ийм хослол, хоршил заавал явах ёстой. Тэгээд Бат өөрийнхөө цэргийг хамгийн дуршлагтай жанжин. Хамгийн туршлагатай жанжин. Тэр чинь Чингис хаантай цуг явж байгаа л бүх тэр Кипчагийн тал нутгийн хамгийн судалсан хүн чинь Сүбэдэ Баатар байхгүй. Аян дайны бас энэ мастер төлөвлөгөөг бол Бат бас боловсруулсан байгаа. Яг л цэргийг 3 хуваасан. Ер нь тэр хоёр л мэднэ. Тэр хоёр л мэднэ тий. Тэгэхээр яг хаан жанжин хоёрын ийм хосолсон ийм бүх сайхан юм жишээ бол дэлхийн одоо юу гэдэг цэрэг дайны тактикийн жишээнд бүр ороод явдаг. Тэр үеийн Орос орн нь өнөөгийн Днепр, ижил мөрний завсарт Киев, Новгород, Горки, Воронеж хотын Орионы хооронд олон ван тулсаас бүрдэж өмнө талаараа Кипчаг, Булгартай хиллэн оршиж байжээ. Бат хаан Орос руу хөдлөхдөө цэргийн 3 зам хувааж нэг ангин ижил мөрний хөвөөлөн дорн зүгээс Суздальд дөхөн очижээ. Өмнөд замын цэрэг Эрзяныг чиглэн баруун замын цэрэг нь Воронежийг чиглэн хөдөлжээ. Энэ үед Эрзянын ван Юрий Егорович
Монголын цэрэг дөтгөж яваа мэдээ сонсоод Черниговын ван Владимирийн вангуудад илчилгээж хамтарсан хүчээр монголчуудын эсрэг тэмцэхээр шийдээд байсан тул Бат хааны элчийг барьж хороосон хэрэг нь өөрийнхөө улсад мөхөл дуудсан хэрэг боллоо. Бат хаан Оросын вангуудаас хамгийн хүчрхэг гэгдэж байсан Суздалын их ван Юрий Всеволодовичийг баруун жигүүрээс ороон авч түүний цэргийг дээд Новгород болон Псковын цэрэгтэй нийлэх боломжийг хаажээ. Ингэж ээлж дараалан амжилттай давших Монгол цэрэг 1240 оны 100 Преславл Черниговыг эзлэн аваад Киевд тулж очлоо. Бат хаан Киев рүү 10 хүнтэй илчилгээ урдыг нүглэн цайруулах боломж олгодол ван Михаил Всеволодович бас л элчийг нь хороосон тул монголчууд давхар өснийхэн байлдлаа. Киев хотыг ганцхан өдрийн дотор буюу 1240 оны 12 дугаар сарын 5-нд монголчуудын дард оруулжээ. Энэ дээр бол Өгөөдөө хааны гуйг Зүвч хааны Бат хоёрын хүү Бат хоёрын хооронд зөрчил үүссэнийг хожимын түүхчид судлаачид ихээхэн өлгөж авдаг. Гэхдээ аль талаас нь харах юм бол одоо ямар байр суурьтай байдаг гэдгийг бол та бас үзэгчдэд сонирхуулвал. За бид нар түрүүн хэлсэн шүү дээ. Өгөөдөө хааны заглагаар бол бат ахлаад явж байгаа. Тийм ээ. Гуйг бол Ахмад хөвгүүдийн аян дайн бол Европод дайж байгаа. Тийм. Кипчакийн тал нутгаар дамжаад Европ руу орж байгаа гэсэн үг. Анхны том түлхэлт. За тэгээд Батыг хамгийн гол нь ахалж явж байгаа гэдгээр Бат өөрөө одоо ахлагчийн тэр өөрийгөө ойлгож байна. А гэтэл буйг өөрөөс нь ахын га тийм Монгол ёсны ах дүүсийн ёсоор өөрийгөө ах гэж бодоод идэг. Гэтэл тэр байлдааныхаа гавьяг тэмдэглээд сархад хүртэхдээ Бат төрүүлээд хундаг өргөхөд бүрий гуйг хоёр дургуцаад тэгээд бүрий бол цагаад айгу. Тий. Сахал дэмгэн эднэр гэж доромжилсноос болоод энэ хоёрын хооронд харилцаа бол тэндээс эхлээд нэг нэгэндээ ер нь их таагүй ханддаг. Ялангуяа Бат бол тэрийг бол мартаагүй. Тэгэхдээ Бат тулын хөвгүүдтэй ойр байсан. Тулын хөвгүүдтэй ойр байсан, сорхогтон бихийтэй ойр байсан тийм ээ. Тий их ойр байсан. Харин гуйгийнхэн бол цагаад байхантай ойр. Тий. Одоо тэнд бүрий гуйг хоёр нэг болж байгаа шүү дээ. Хоёр ороод тэгээд Бат Кипчагийн аянаас Өгөөдөө хаанд илчээр өчөж өгүүлрв. Мөнх тэнгэрийн хүчинд хаан авгын сууд мэгд балгасыг эвдэж, Орос иргэнийг дагуулж, 11 харь иргэнийг нэгэн зүгт оруулж, алтан жолоо буцаан татаж, салалцах хуримл ихмэлдэж, их цацар босгож хуримлахад би эд бүхүүгүүдийн ахмад болсон болж, нэг хоёр аяга сархад урд ов хэмээн надтай бүрий гуйг хоёр муудаж, хурим үл хуримлан яв. Явхтаа бүрий Бат бидэнтэй адил бөгөөтөл хэрхэн урдаар уухвэлгэ. Сахал дэмгэд сацуухан болжээ. Өсгийг өрөн түлхэж өлмийг өрөн гიშгэлгсэн хэмэв гэжээ. Батын энэ үгэнд Өгөөдөө хаан маш их хэлгэнсэн тухай Монголын нууц товчоонд бий. Киевийн Ван тулсыг эзлэн авсны дараагаар их хаан Өгөөдөө хааны тушаалаар гуйг мөнх нар өөрийн цэргийн хамтаар Монгол нутагтаа бутсан гэж үздэг. Бат хаан гэхлээр манайхан өрн дахны их аян дайныг хэлдэг. Ялангуяа 1240 42 он 41 42 он тий. 40 онд гараад 41 2 онд одоо их Дунай Австрийн Вений хаалга хүртэл одоо төгтөл монголчууд ойртсон. Энэ аян дайны тухай бас энэ аян дайн чинь бас төлөвлөгөөтэй явсан аян дайн байгаа. Хамгийн хэцүү нь тэр юу яг хөө Лигницийн тулаан байгаа тийм ээ. Лигницийн тулаан чинь Тевтоны ордруудтай. Одоо нөгөө нэг юу гэж хэлэх юм бол пап намын цэргүүд шүү дээ энэ ордер гэдэг чинь. Тэгээ Тевтон гэдэг чинь нэг одоо тийм мөчрөн тийм урсгал нь тийм тэр Тевтоны ордрын сонин юу гэхээр ялагдсан шүү дээ. Ялагдсан ирнэ санаж байгаа бах. Манад Вальштатын анх дүүс гээд нэг хэд улсууд ирсэн шүү дээ. Лигницийн тулааны ойгоор Монголд ирсэн. Тэр чин тэр Тевтоны ордрын нөхдүүдийн гудмынхан байсан байгаа юм тий. Тэгэхээр тэр Тевтоны ордерт монголчууд ерөөсөө энэ
Папламын бүх ордертай цуг байлдж исэн, хамтарч исэн байна. Тэгэхээр Тевтонч байна уу, Темпларч байна уу, Госпиталерч байна уу, тэ бүгднтэй манай монголчууд байлдж исэн, хамтарч исэн тийм түүх байгаа. Тэгэхээр тэр Тевтоны ордерыг бол хэн ахалж исэн бэ гэхээр нөгөө юуны Силезийн Хенри хаан гэдэг байгаа. Тэр чинь Польш, Унгар бүгдийг л мэдчихсэн тийм хаан байгаа. Лигнецийн тулаан. Монголын Баядар хадаан орд хэмээх 3 жанжины 20 мянган цэрэг Польшийн 2 дугаар Хенрих вангийн голлон удирдсан Польш Германы эвслийн 60 мянган цэрэгийг бут зогсон тулалдаан юм. Герман Польшийн хилээс холгүй орших Лигнец хотын ойр орших Лигнецийн талд 1241 оны 4 дугаар сарын 9-нд Баядар ордуу нарын цэрэг 2 дугаар Хенрих вангийн цэрэгтэй тулалдсан. Тулалдааны гол зорилго нь Сүбэдэ жанжины тэргүүлсэн Бат хааны цэрэг Унгарын 4 дугаар Вела вангийн цэрэг бол Австрийн Темплерийн ордены хүчинтэй тулалдсан энэ тулааныг Лигнецийн тулаан гэж тэмдэглэн бичсэн байдаг. 2 дугаар Хенрих ван харин 60 мянган орчим цэрэгтэй. Түүний гол найдвар бол Европ даяар алдартай байсан Тевтоны хүнд морин цэрэг болох Ирицаарууд байлаа. Баядар жанжин өөрийн түмтийг аван эхлэн тулалдаанд орсон. Тэрээр тулалдааны өмнө дэлхийн цэрэг дайны түүхэнд анх удаан хулс, зэгс, өвс шатаан, утаан хөшиг тавьж цэрэгэн халахлан нуусан. Ордуу жанжин өөрийн түмтийг аван нөөцөнд отолтонд сууж байлаа. 2 дугаар Хенрих ван эхэлж дайрсан бөгөөд тулалдааны явцад Монголын талаас Польш хэлээр ам бодоор зүхтаарэ гэж хашгирч байсан нь тулалдааныг эмх цэгцгүй болгох гэсэн монголчуудын байлдааны бас нэгэн арга зал байлаа. 2 дугаар Хенрих вангийн тушаалаар хөдөлсөн хүнд морин цэрэг болох Ирицааруудыг Монголын хөнгөн морин цэрэгийг шахаж амжилт олж эхэлсэн. Монголын хөнгөн морин цэрэг ухарч зогдох тактик хэрэглэсэн нь Ирицаарууд ялагдсан хэмээн араас нь суварч нэхэж хөөх явцдаа отоонд сууж байсан ордуу ноёны төмтөд хажуу талаасаа бод зохиулсан. Нохой хэрлэж нүүрэн дээр нь асгах гэсэн байлдааны тактик байлаа. Энэ тулалдаанд монголчууд аимшигт их дуу чимээ утаа гаргадаг нэгэн шин төрлийн зэвсэг хэрэглэж ялсан гэж зарим түүхэнд тэмдэглэжээ. Нүд хорсож хоолой гашуу оргиулсан энэ утаан зэвсгийг зарим судлаачид тесрэг бөмбөгч гэж тэмдэглэжээ. Хоёр жанжины цэрэг 2 дугаар Хенрих вангийн явган болон морд цэргийг бүслэн бод зогссон. Энэ тулалдаанд европчууд 40 мянган орчим цэргийн алджээ. Монголын тал 4 мянган цэргийн алдсан байна. 2 дугаар Хенрих ван алагдсан нь европчуудад томоохон хүнд цохилт болсон юм. Энэ тулалдаан Европын цэргийн урлаг, байлдааны стратеги тактикт томоохон өөрчлөлт болсон. Энэ бол өрн дорны анхны том тулаан тулалдаан өрдөөн 4 цаг үргэлжилжээ. Нөгөө нэг Сүбэдэтэй хийсэн мундаг тулаан бол Мохин тулаан. Унгарын тал нутаг. Тий, тал нутаг. Тэгээ тэрний хамгийн хэцүү юм гэхэлэр шааю гэдэг гол байсан. Ганцхан гүүртэй. Тэр гүүрийг монголчууд ирлээгээд нөгөөдөл чинь гүүрээ шатаацсан. Тэгэхээр Сүбэдэ яасан гэхэлэр тэр Мохи юу яччаа. Үерэлцэн байсан үе 4 сар гэж байгаа. Тэгэхээр нэгдүгürt манайхан өөрснөө инженерийн юугаар гүүр барихаар болж л дээ. Гэхдээ үерэлцэн байсан учраас яах вэ гэхээр тэр том урсгалтай голыг сувгдахтаад голын урсгалыг өөр тийш нь авч явж байгаа. Тэгээд гүүрээ бариад гарсан гэж байгаа. Тэрийг бол одоо дэлхийн Сүбэдэ жанжны хамгийн мундаг одоо ур чадвар илэрсэн нэг тулаан болсон гэж хаасаагүй бичээд байгаа. Дэлхийн 10 жанжны нэг юм биш тийм манайх. Би Мохид очижээс л доо. Тэгээд тэр тал нутаг байна уу тий? Тий, ер нь тал нутаг. Тэгэхээр хойд одоо байгаа үстэй. Тий. Хойд талдаа бол Карпатын үзүүр. Үзүүр тий. Гэхдээ шайгол бол одоо бараг байхгүй. Ширэгцэн гэсэн. Тий. Тэгэхээр тийм гол байсан юм уу гэмээр газар. Үнэн. Тэр археологч тэгжсэн байхгүй юу тий. Шаттаагаад одоо гүүрээ гарах боломжгүй болгочоод Бела бол одоо наад талд нь 65 мянган Ирицаартайгаа сэтгэл хангалуун байгаа шүү дээ. Тэгээд байж одоо Сүбэдэ майханд ороод ирсэн. Нэг шөнийн дотор чиглүүлээд тэр чинь их хурдан юм билээ.
Мохын голын тулаан ба холбооны цэргүүд. Мохын тулалдаан бол Батхан болон Сүбэдэ баатарын цэрэг Унгарын 4-р Велавангийн удирдсан Хорват Унгарын 65 мянган цэргийг бут зөксөн тулалдаа юм. Бат Сүбэдэ нарын найрамсан төлөвлөгөөний дагуу тулалдаан 1241 оны хавар Мохын хөндөй гэдэг газар Шайо голын хөвөнд боллоо. Тиса бол сая 2 голоор халахвч хийсэн Белаван Монголын цэрэг зөвхөн хамгаалалттай гүрээр гарч ирнэ гэж тооцоолож, томоохон хүчээр тэр зүгт хаяж үндсэн гол хүч нь тэрэг холбон бэхлэлт байгуулан хоригдсан байжээ. Гэвч монголчууд 4-р сарын 11-ний үүрээр Монголын инженерийн цэргүүдийн өмнө нууцаар барьсан байсан хиймэл гүүр болон тулам ашиглан голыг гэтлэн Белавангийн 65 мянган цэргийг бүслэн авсан байна. Монгол цэргийн дууд сумны эсгэрэг чимээнээр занган дорсноо ойлгосон мажарууд бүслэлтээс гарах гэж тунч шихэх хичээн тулалдаж байсан гэдэг. Тулалдааны явцад монгол цэргүүд бүслэлтийн дундуур зориуд завсар гаргасанд мажарууд амьд гаргахад цор ганц боломж хэмээн найдан бүгд зүтгэсэн ч цаана нь монголчууд отон зогсож гарч ирсэн бүхнийг харван устгаж байлаа. Энэ тулалдаанаар мажарын 56 мянган цэрэг амьд. Мажарууд хүн хүчнийхээ 86%-ийг алдсан бөгөөд Монголын талаас 1000 гаруй цэрэг амь хохирсон гэж зарим судлаачид тэмдэглэжээ. Хүнд чулуу харавагч, дайр, хиймэл гүүр зэрэг цэрэг байлдааны олон чухал арга хэрэгслийг унгарчууд болон тэдний холбоотнууд энэ тулалдаанд л анх удаа үзсэн. Европчууд 2 өдрийн дотор 100 мянга гаруй цэрэгээ алдсан нь маш том гарц хохирол байлаа. Монголчуудын аян дайны нөлөөгөөр Европын цэрэг дайны онол, стратеги, тактик тэр чигтэн өөрчлөгдөж, цэргийн шинжлэх ухааны үндэс суурийг тавьж өгчээ. Тэгээ их сонин штэ. Одоо ингээд Унгарын газар нутаг дээрээс Монголын эзэнт гүрэнтэй юм уу эсвэл нүүдэлчдийн түүхэнтэй холбогдоод турсал баг олдохгүй. Тэгээ тэрийг олдохгүй яаж тайлбарладаг юм бэ гэхээр монголчууд ерөөсөө юугаач үлдээгээгүй гэж. Тэр богино хугацаанд байсан. Тэр бол өөрөө хэрэгэлдэг юмаа хэрэглээл нүүдэг ийм учраас одоо ямар нэгэн одоо төр суурин газар ч юм уу шивээ бэхлэлт хэрэм юуш барайгүй гэж. Үлдвэл яг уу зэв. Нэг жаахан тийм юм гарсан баг. 1-2 оршуулга гарсан баг. Тэгээд өөр юм ер нь гараагүй. Тэр Унгарын нөгөө юунууд ярьжсэн археологч дээрээ ярьжсэн бас тэр нутгийн улсууд дайжаад монголчууд ирнэгээд хамаг юм аваад явсан юм байна л та. Тэгээд сүүлд нь археологчид одоо тэр хүмүүс хаана юм нуусан байж болох вэ гэж тэр байлдаан болсон талбараар ирээд голоогүй гэж байгаа. Тэгэхээр тэд нар тэндээ нуудгүй л байхгүй юу гэж хэлж байгаа. Өөр газар нуучаад тэгээд тэр байлдааны талбараас зүхтаад явцсан дайжсан тэр ард түмэн чинь тэнд юу гэж юм нуух вэ гэд бүр ярьж ирсэн. Тэр сонин Чехийн Карпатын нуруунаас бол ганцхан ширхэг зоос л олцсон гэж. Тий. Өөр юм бол ерөөсөө олдоогүй гэж. Зоостой холбогдуулаад ирэхэд бат зоос дэлбүүлэхгүй юм биш шүү. Тийм үү. Өөр их нэрээр. Тэгэхээр энэ хүн их даруй амьдарч ирсэн гэж яриад байгаа. Энэхүү аян дайнаар Орос, Польш, Унгар зэрэг улсын нутгийг эзлэн авч өнөөгийн Австри улсын хилд тулж очжээ. Гэвч 1241 онд Өгөөдэй хаан таалал төгссөнд Батхан аян дайныг зогсоож их цэрэг нутгийн зүг жолоо залжээ. 1242 онд Батхан эцгийнхэн эзэмшил нутагт буцсан ирж Каспийн тэнгисийн хөвөөнд суурьшин Батсарай хэмээх нийслэл хотоон байгуулжээ. Түүний байгуулсан улсыг хожим Алтан ордны улс хэмээн нэрлсэн бөгөөд түүний бүрэлдэхүүнд Дундад Азийн Хорезм, Сирдарья мөрний доод урсгал, Ижил мөрний Булгар, Половец буюу Кипчакийн тал, Крим, Умард Кавказд орших олон хилийн янз бүрийн угсаа гарлын хүмүүс харьяалагдж байлаа. Оросын Вант улсуудын ихэнх хэсэг нь Алтан ордны улсын вассал буюу хараат улсын байдалтай байж алба татвар төлдөг байжээ. Батын байгуулсан Алтан ордны улс нь эзэнт гүрнийхэн бүрэлдэхүүнд газар нутгийн хувьд хамгийн том хүн амын тоогоор Юан улсын дараа орж байлаа. Хамгийн одоо үзэгчдийн нэг сонирхож байгаа зүйл бол Бат болон Орос. Тий. Оросын эзэнт улсыг хожим байгуулах үндсийг Батхан тавьсан юм. Батханы байгуулсан орд улс суурийн тавьсан гэж. Оросын сурах хүчийг Оросын уран зохиол, утга зохиолд бол монголчууд
Монгол татарын байлдан дагуулвал Бүр эго гэж. эго тийм ээ төрөмгий. Төрөмгий. Тий. Тэгээд одоо бол энэ нэр томьёо баг хэрэглэгдэхгүй болсон. Харин ч Алтан орд энд сууснаар олон өөр хоорондоо уулзраа олохгүй байсан ханилэг ванилгууд нэгдэж хожмын их орос улс байгуулах нэгэн үүд Арманыхныг одоо гүсаа залгамжлуулах үүд болсон гэж нэг үзэж байна. Нөгөө талаас өрөнд орны том соёлын солилцооны соёл худалдааны одоо гол бом зангилаа болгосон гэж үзэж байна. Бас нэг нь бол Орос орны улс төрийн тогтолцооны суурийг тавьсан гэж нэг бас үзэж байна. Тэгэхээр энэ бүгдийг одоо хэрхэн сүлийн өрөндийн эрдэмтэд юу гэж үзэж байна. Одоо та бол сайн мэднэ Мари Павровгийн одоо Алтан орд улс ч юм уу те эдний Ер нь бол Монгол байгаагүй бол одоогийн Орос байхгүйсэн гэсэн яриа бол ортой. Оросыг ухвал Монголын түүх гарч ирнэ гэдэг бас яриа ортой. Тэгэхээр монголчууд ялангуяа Батын үед бол тэр чинь асар их уудам талыг одоо эрхшээлд оруулчлаа шүү дээ. Оросуудыг Кипчакуудаас салгасан. Европыг Кипчакуудаас салгасан. Энэ их том хамгийн адармаатай хүмүүс шүү дээ Кипчакууд чинь тийм ээ. Тий. За дээрэс нь Дэдаасан улс байгуулаагүй мөртлөө өмүүлээдсэн. Тий. Оросын вангуудыг нэгтгэхэд өгсөн юм билээ шүү дээ. Бат чи өөрөө. Гэхдээ тэр одоо юуны Новгородын он дараалын бичиг тийм ээ Лаврентийн он дараалын бичгүүд эднэрт чинь Батын үеийн тэр эдийн засгийн тогтолцоог бол их гоё гаргасан юм байна гэж би ойлгоод нэг цөөхөн өнгөөр хэлж байгаа шүү дээ. За манай мужид нэг шинэ захирагч томилогдвоо. Батад бараалахаар явваа. Буцаж ирсэнгүй. Гэсэн хэдэн үгэн л багт. Тэгэл дараагийнхаа сонгодог, дараагийнхаа явуулдаг. Тэгэхээр Батын таалалд нийцээг бол тэр хүн захирагч болохгүй нь байна тийм ээ. Нэгдүгээр. Хоёрдугаарт тэр улсууд ямар хүний явуулаад ирснийг бас мэдээд ирсэн байна. Энэ хүн энэ нутгийг одоо захирч чадахгүй. Энд тэр юуг нь болохгүй нөхрөө сонгочоод явуулаад цааш даруулчаад. Тэгээд дээдэг тий. Тэр нэг их гоё өгүүлбэрүүд байдаг. Би бүр тэрийг хараад их олзуурхаад байдгийг. Нөгөө талаас бол Батүрийн эзэм шишлийн нутгаа биш үү? Их олон харьяатуудаа ингэж хуйлсан байгаа штэ. Тэгжсэн гинт солидог. Яагаад тэг солиод исэн бэ гэдэг нь их сонирн байгаа байхгүй. Тогтвортой болох юм бол хүчин бэгчнэ гэж үздэг шээ. Тий. Тэрнтэй адилхан Оросын вангуудыг маяг гартаа бас их сайн атгаж исэн юм байна. Тэгээд одоо Александр Невский байлаа гэхэд өөрөө Невский талтай байлаа гэхэд дүү Андрийг тэтгэж шин. Тэгэхээр тэр хоёрыг нийлүүлэхгүй шүү дээ тий. Гуржийн хоёр юу байгаа юм? Давидууд байгаа юм. Нэг нь их Давид, нөгөөх нь нарийн Давид гэж хоёр байгаа. Тэр хоёрыг зэрэг томилчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бодлого бол юу гэж нөхлөөр энэ хүн зэрэг тавиул тэр хоёр хоорондоо л өрсөлдөнө. Тий. Тийм ээ. Баттай биш. Батбол тэр хоёрын эрхийг мэдээд байна гэсэн үг шүү дээ тий. Тэр мэтэр ингэж яахлаарэ Оросууд монголчуудаас их юм сурсан гэдэг нь үнэн. Төр барих ёсыг сурсан. Улс төрийн тогтолцоо тийм ээ. Тэр нь тэрнээс өмнө бол Орос үнэндээ тогтвортой улс төрийн тогтолцоо байсангүй шүү дээ. Москва гэдэг чинь нэг юу гэсэн үг тий. Тосгон тий. Тэгэхэд Москваг бий болгоё гэдэг тий. Өгөөдийн залгамжлагчийг сонгох их хуралдаа 5 жилээр сунж ирсэн учраас Бат хаан өөрийн улсдаа бүрэн төвхнөж амьдсан байна. Тэрээр эдийн засгийн хувьд хот сууринг шинээр болон сэргээн байгуулах, худалдаа, эдийн засаг, албан татварын тогтолцоог оновчтой бүрдүүлэх, өртөө байгуулж, зам харилцааны шин сүлжээг бий болгох зэрэг бодлого боловсруулан хэрэгжүүлжээ. Бат хаан улсынхаа газар зүйн байрлалыг ашиглан улсаа өрн дорныг холбосон худалдааны гол төв болгох бодлогыг баримталсан байна. Энэ тэргүүнд худалдаачдыг ивэлдэн авч, хөхүүлэн дэмжих, худалдааны зам маршрутыг сэргээх, шинжилэн тогтоох, усан замын худалдааг онцгойлон үзэхээр боллоо. Ялангуяа худалдааны замын аюулгүй байдлыг хангаж, худалдаачдад хөнгөлөлт урамшуулал идэвхжүүлэн, тэдний нэр хүндийг өргөж чадсанаар олон улсын худалдаа сэргэн хөгжихэд асар их нөлөө үзүүлжээ. Түүний байгуулсан нийслэл Бат сарай
өрөнд орныг холбосон улс төр, соёл, эдийн засаг, олон улсын худалдааны төв байсныг түүгээр дайран өнгөрч байсан олон элч төлөөлөгч, аялагч нар аяны тэмдэглэлдэн дурдсан байдаг. Ялангуяа одоо таны судалсан энэ Армен сурвалжид. Армен бол яг Бат, Европ хоёрын зааг дээр холбоос болж исэн үү? Тий. Хитүүмтэй ямар харилцаатай байсан? Хитүүм хаан Бат. Хитүүмүүдтэй. Хитүүм одоо Хитүүм ч нь бол Кавказын армян биш, Киликийн армяных байхгүй юу? Тэр газар дундын тэнгисийн. Тэгэхээр тэр хүн Батад бараалгах гэсэн байна. Баруун урагш байгаа. Тий. Тэгэхээр илүү тийм юу тал руугаа гах нь штэ. Дундад орн тал руугаа тий. Бараалгах гэсэн, Баттай уулзж исэн байгаа. Тэр үеийн армян сурвалжууд бол Бат хааныг бол дандаа сайн хаан гэж. Тийм үү? Бат хаан сайн хаан гэж үчтэй. Тэгээд Батуу хаанд одоо бараалгасан, Батын нутгаар явсан, Батад бэлэг сэлт өгсөн. Бат хааныг бол ерөөсөө миний мэддэг армян сурвалжид муу хэлсэн хүн байдаг юм. Батын нутгаар явсан Бат гэдэг их том хүчрхэг хаан байна гэдгийг л ойлголт өгсөн. Баян чинэлэг. Тий. Бат бол газар зүйн байрлалын хувьд их онцлогтой. Би тэгж боддог. Яагаад гэвэл их хаанд явах үүд. Оросын нутгаас исламын ертөнц рүү орох үүд. Өрн тийшээ гарах гарц. Яг үнэ. Тийм ээ. Бүх юмны яг занглаан дээр сууж сууж байна. Үндэ Каспийн тэнгис тэгээд газар дундын тэнгисийн зааг хооронд ч л одоо амьдрал өрнөж байгаа биз дээ. Тэгэхээр их зөв газараа их зөв хүн сууж исэн гэж л ойлгох. Том байрлал. Тэр би тэрийг юу гэж хэлэх гэж байгаа яг тантай адилхан. Юу гэж хэлэх гэж байгаа юм гэхээр тэнд хамгийн хүчрхэг нөлөө бүхий Алтан ургийн язгууртан сууж исэн учраас энд байсан Юан улс, олон улсууд хүчрхэг тогтвортой байх бололцоо бий болсон байх гэж боддог байхгүй. Тэд нарт айж сандрах юм байхгүй болгоцсон. Өрн тийшээ санаа зовхгүй шүү дээ. Тий. Чингис хааны үед юм уу эсвэл өгөөдөө үед чинь өрн талд их санаа зовж исэн учраас Ахмад хүүгүүдийн аян дайныг хийлгэж анхаарал тавьж байна. Тийм ээ. Чингис өөрөө одоо Төв Азад дайлаар мордож байна. Ингээ олон өрн талаас бол санаа зовхгүй асуудал. Бат хааны ордонд зочилсон 4-р Иннокент ламын зарилгаар их Монгол улсын хаан Гюгтэй уулзахаар явж байсан Санвартан Плано Карпини өөрийн тэмдэглэлдээ энэ бат хэмээгч нь гайхамшигтай баян тансаг суух бөгөөд олон харуул хаалгач бүх тушаалын дүшмэдүүдтэй байх нь эзэн хаанаас өөрцгөө ажээ. Тэрээр хаан ширээний адил өндөр суудалд нэг хатныхан хамтаар суух бөгөөд бусад ах дүү, хөвгүүд, багчууд нь дараалж арай дунд хэрдэн урт сандайлга дээр бусад хүмүүс нь тэдний араар газар тэгтэн эрэгтэйчүүд нь баруун этгээ дээр, эмэгтэйчүүд нь зүүн этгээ дээр суух ажээ. Тэдний цацар нь майланган эдээр хийсэн маш том гоёмсог. Эрхэм хүчрхэг хинч байлаа гэсэн. Бат өөрөө гэгүүлж уулзах боломж гаргаж өгөөгүй л бол гадны хинч өргөөнд нь ойртож үл зүрхлээ. Энэхүү бат албат нартаа их л инэрэнгүй байдаг боловч бүгд түүнээс их имээдэг бөлгөө гэсэн бол. Францын ван 9-р Луигийн тушаалаар явсан Рубрук би Батын ордныг хараад ихэд сүрдэв. Ордон эргэн тойрон 3 буюу 4 мод газар хүн амьтан дүүрэн байх бөгөөд анх харахад том хот шиг надад санагдсан гэж бичсэн байна. Хамгийн төгсгөлд үзэгчдэд бас сонирхолтой байж магадгүй. Бат хааны үеийн Алтан ордны соёл өв одоо их үлдэж хоцорсон Оросын нутагт. Одоо Оросын нутгаас ижлийн хөндийгөөс олдсон ч юм уу Кремийн сав нутгаас Каспийн эргээс олдсон Хардал тэнгисийн эргээс ойр орчмоос олдсон тусгууд төр хамгийн баялаг тансгууд нь бол Алтан орд. Тэгсэн мөртлөө монголчуудын уугуул монголчуудын эдэл хэрэгэлтэй төстэй ижил төстэй. Ер нь тэгж хэлдэм билээ ч тийм археологчид Оросыг ухвал Монголын түүх гарнаа гэж. Тэр чинь юу гэсэн үг вэ гэхээр Батын түүх тэнд явж байна л гэсэн үг шүү дээ тий Алтан ордын түүх. Тэгэхээр нөгөө Бат чинь түрүүнд бид хоёр хэлсэн улс төрийн тогтолцоогийн суурийг тавьсан. Газар нутгийн суурийг тавьсан. Цэрэг дайны хүч нөлөөг үзүүлсэн. Одоо эргээд соёл шинжлэх ухааны солилцоог бий болгож байгаа. Тэгээд дээрэс нь
дэлхийн түүхийн олон сурвалжид тэмдэглэгдэж үлдсэн Батын тухай тэмдэглэнэ гэдэг бол Монголын түүхийг тэмдэглэж гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр энэ нэг одоо Монголын хан хүү түүний амьдрал бол Монголын түүхэнд төдийгүй хүн төрөлхтний түүхэнд, дэлхийн түүхэнд ийм их хувь нэмэр оруулсан байна гэдгийг манай үзэгчдэд сонирн баг. Мэдээж одоо наривчилсан зүйлүүдийг бол ярил их баялаг. Харин Батын захиа олдсонгүй тийм ээ. Одоохондоо Батын захиа гэж зүгээр Бяла хааны Батад бичсэн захианы хуулбар байна тийм ээ. хуулбар гэж байгаа тийм. Батын үед бол үнэхээр хүчирхэг байснаас гадна яг Монгол ахуй Монгол байдлаараа илүү байсан баг. Батын нутгаас айргаал авч исэн байгаа шүү Тий. дээ. Илхаадууд. Тий. Бэрхсараагийн тэр хөндий байж гүү барихгүй байхаар. Тий. Тийм газар. Одоо манай Монгол улсын шинжилгээ ухааны академийн түүх садны зүйн хүрээлэнтэй олон жил ажиллаж байгаа Оросын холбооны улсын Татарстаны археологийн хүрээлэн гэж байна. Энэ хүрээлэнгийнхэн бол биднэрт сонин мэдээ өгч байгаа. Алтан ордны ноёд язгууртны хэдэн зуун буш ижлийн сав нутагт байна гэж байгаа. Гэхдээ малтсан нь байхгүй. Зөндөө юм гарч ирнэ гэсэн үг гарч ирнэ. Яагаад малтаагүй гэхээр хоёр шалтгаан. Нэг нь бол алтан ордыг малтах тэргүүлэх чиглэл биш. Тэдний хувьд бол. Тий, тэргүүлэх чиглэл биш. Одоо тэр булгарын гэж малтсан илүү. Хоёрдугаарт нь алтан ордны буш бонгон бол асар том. Хүч хөрөнгө шаардна. Гуравдугаарт нь бол алтан ордны буш бонгон хулгайд их өртөгдсөн гэж. Олон тариачид нөгөө тэр сав нутагт орж ир суусан. Газар. Тий, газар хаглах юм зэрэг. Тэгээд тэрний чинь л одоо нэг хэсэг нь алтан ордны үүсэн дээр биш гэж. Тий. Яг л одоо Батын үе л дээ. Тий. Их сургаал юм билээ шүү Тий, дээ. сургаал бас. Тэр бол Монгол бичиг тэнд ямар нэгэн байдлаар төгс утгаараа хэрэглэгдэжсэн гэдгийг нотолж чадсан ийм зүйл байгаа юм. Ингээд үзэгчид та бүхэндээ бид өхөн Монголын түүхэнд бас тодорхой байр суурь эзлэж өрөнд орны түүхийн судалгаанд өөрийнхөө нэрийг мөнгөлж үлдээсэн Монголын эзэн төрний хувь заяаг эргүүлэхэд хувь заяаны шийдэлтээр сууж байсан Чингис хааны ууган хөвгүүний хүү Европын түүхэн төдийгүй Монголын түүхэнд сайн хаан нэрлэгдсэн Батын тухай товч боловч одоо мэдээллийг хүргэлээ. Өөрийн үүсгэн байгуулсан улсаан Батхан 13 жил удирдажээ. Энэ хугацаанд тэрээр харьяа талбат нарынхаа хүндэтгэлийг хүлээж сайн хан хэмээн алдарсан. Энэ хүндэтгэл өргөмжлөлөөс түүний зан чанар сайн харагдана. Сайн гэдэг нь буянтай, уужим сэтгэлтэй, шудраг өгөөмөр гэсэн утгатай үзэгч та санал нийлэх үзье.